Хүү ер нь хөгжнө л гэж яриад байдаг. Ер нь ингээ хөгжих ёстой байна гэдгийг толгойдоо ингээ суулгаад авцсан байгаа гэдэг. Яг хизэнээс би хөгжих ёстой гэдгийг яаж мэдрэх ёстой болоо. Энэ сонир санагдлаа. Яг зөв. Одоо ихэнх хүмүүсийн ингээ харахаар хөгжих ёстойгоо ч мэдгүй, хөглүүлэх ёстойгоо ч мэдгүй ингээд амьдраад байгаа шүү дээ. Тэгээ өөрийгөө бүр яг ямар болцсноо мэдгүй амьдраад байдаг. За энэ дээр хідэн шинж байдаг. Тийм үү? Яагаад та хувь хүний хөгжил рүү орж өөрийнхөө хөгийг хөглөх ёстой болсон бэ гэдэг мэддэг нэг моментум буюу мөч байдаг гэсэн үг. За ерөнхийдөө ихэнх хүмүүс маш их стресстэж эхэлдэг. Дэндүү сөрөг болж, аливаа зүйлийг байнга шүүмжилж, тэгээ өөрөө өөрийгөө доош нь хийж, ер нь ингээд энэ амьдралаас ихэнхдээ л дандаа болохгүй юмыг олж хардаг. Тийм болчдөг. За тэгээд ямар ч зориггүй болж эхэлдэг. Тийм үү? Зориггүй хүн чинь угаасаа тэгээ урсгалаараа явж эхэлнэ. За тэгээ одоо яадгийн зориггүй байна. Дээрэс нь залхуурж эхэлнэ. Цагийн менежмент байхгүй, тэ өөрийнхөө давуу сул талыг мэдгүй учраас хүн чадвараа хөгжүүлж чадхаа болчдөг. Үнэлэгдэхээ болчдөг. Тэгэхээр хүн яадгийн сэтгэл готролд ордог, тийм үү? Би яатсан хүн юм бэ? Ингээ харахаар манай ах айгуу сайн яваад байна. Манай ихч сайн яваад байна. Мундаг байна. Би яатсан юм бэ? Тэгээд хүн өөрийнхөө учрыг олохоо болж эхлэхээр мэдээж хүний ааш эвдэрнэ, тийм ээ? Аливаа зүйлийг дандаа гомдолтойгоор харж эхэлдэг. Би л нэг хохироод байгаа юм шиг тэр мэдрэмжийг авч эхэлдэг байхгүй юу? Энэ үедээ та өөрлөгөө л ажиллана. Дэлхийн ертөнц таныг ингээд хохироогоод бүтээсэн юм өрөөсөө биш байхгүй юу? Та өөрөө өөртөөгөө ажиллаад нөгөө түрүүний нөгөө хөгөө өөрөө тааруулах хэрэгтэй байгаа гэсэн үг. Таны хөг нөгөө яан ёо гэж дуурал те доон даа гэж дуураад ингээд эхлэхэр чинь амьдрал яг эсрэгээрээ таны өөдөөс сүрж эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Таныг сөргөөд байгаа юм шиг. Тийм учраас хэдүүлээ хөгөө тааруулж сурнаа. Тэ? Ихэнх хүмүүс одоо яг энэ үедээ аврал гуйж эхэлдэг гэсэн үг. Надад туслаач. Өөрөө шийдэж чадхаа болоод өөрөөс нь өнгө нь гарахгүй болонгод намайг хөглөөд өгөөч. За тэгээ нөгөө лам дээр очино, бөө дээр очино, үздэг хардаг хүмүүс дээр очиод өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах чадхаа болохоор гаднаас юм хайж эхэлдэг гэсэн. Бусдаас тусламж. Бусдаас тусламж гуйж эхэлдэг. Гэтэл бүх хүч яг үнэ хэлэхэд өөрийн дотор л байдаг. Хүн ер нь өөрийнхөө амьдралыг ямар байлгах вэ гэдэг нь за ядуу төрж болноо. Асуудалтай гэр бүл төрж болноо. Хамгийн бүр ингээд Африк төрсөн байсан ч гэсэн хүн тэндээс гарч ирдэг нь би өөрөө гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр бид нар нөгөө хамгийн гол нь яг энэ амьдралыг ингээд цаанаас нь бурхан өгсөн юм шиг ийм л байх ёстой юм шиг бодоод ирэхээрээ хөгжих ёстой үе мэдгүй гацчдаг гэсэн үг. Тэр дундаас нэг ийм сэхэрх үе байгаа байхгүй юу? Нэрэл би буруу яваад байна да. Би болохгүй байна да, тий? Би ер нь хөгжих цаг нь болсон юм байна гэдэг имийг уналтаас маш их мэддэг. Ямар нэгэн зүйлийг өөрчлөх ёстой юм байна. Яг зөв. Хүмүүс аяндаа дорд үзээл, хүнддэхээ болоод, шүүмжлээл, тий? Өөрөө унд ядчихад гаднаас маш их дайралтууд ирж ирэхэд за би л өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна. Би 1570 унаад яах юм бэ? Тэ? Одоо ингээл маш гоё үнэтэй хауст амьдрал, далайн эрэг дээр амьдрсан ч уйлаал, тэ? Ганцаардаал, өөрийгөө илэрхийлж чадахгүй, найзгүй. Тэгээ яг юуны төлөө амьдраад байгаагаа мэдхээ болоод энэ үе бол яг хувь хүн өөртөө ажиллаж эхлэх ёстой болсон цаг нь гэж ойлгож болно. Хамгийн эхний дохио гэсэн үг юм. Эхний дохио буюу энэ бүр хүндэрсэн ч байж болно. Бүр хүндэрсэн шат нь нөгөө энэ дэлхийгээс явдаг шат байгаа даа ш тийм үү? Бүр өөрийнхөө учрыг олохоо болох